За ер нь одоо үйл хөдлөлийн төрөнгийн борлуулсны татвар гэдэг ойлголт дэлхийн нийт байдаг уу гэвэл байдаг. Харин зүгээр хувь хэмжээ ямар байх вэ гэдэг дээр асуудал байж болно. 1992 он татварын эрхээ хуулийг батлахдаа Монгол улсад нэг 13-4 төрлийн татвар хэрэгжинэ гэдэг ингээд ерхий хууль дээр заагаа өгсөн мөртлөөсөө хэрэгжээгүй татвар гэж байдаг. Жишээлбэл өв залгамжил, бэлгэлийн алтан татвар. Тэгэхээр нөгөө нэг хэсэг бэлгэлийн гэрээг аягүй хийдэг байсантай холбоотой ер нь бэлгэлийн гэрээний татварыг одоо хуучлах гэж бас энэ төрийн байгууллага ялангуяа энэ татвар сангийн яам болон нэлээ нэг хэсгүүд ажилласан боловч үр дүнд хүрээгүй. Тэгэхээр нөгөө худалдаагаар 2 хүн татвар тушаар өндөр байхаар бэлгэлээр ихээр татваргүй байгаад байдаг. Бэлгэлсэн тохиолдолд тодорхой хэмжээний татвартай болгоёг судлахаар хэрвээ 2%-аас бага болчвол хүмүүс бэлгэлээр хийгээд байсан. 2%-аар нь адилхан тавьчихаар хүнээс бэлэг авч байгаа нэг нь бэлгэлж яхад 2% гэж хөндөрч чинь гэдэг юм. Ингээд энэ шалтгаанаар болоод энэ одоо юу гэдэг 20 жилийн одоо хууль бол батлагдаагүй явж байгаа. Тэгэхээр эндээс юу харагдаад байна гэхээр 2% гэдэг дээр л асуудал байна. Түүнээс бид нар нөгөө татвар байхгүй бол төр байхгүй гэдэг зарчмыг бид нар бас бодох хэрэгтэй. Магадгүй үйл хөдлөлийн төрөнгөдөр 2% татвар одоо борлуулсаар авахгүй гэж шийдчих юм бол дараа нь хөлөг хөрөнгөний асуудлыг бас хөндөж оруулж ирэх үгс харахгүй гэсэн үг шүү дээ, тийм ээ? Хөлөг хөрөнгөний асуудал. Тэгэхээр нөгөө татврын хүрээг ингээд хязгаарлаад гомоод ирэхээр улс чинь өөрөө татвар дээр одоо бас тогтоож үйл ажиллагаа явуулах хэрэгтэй. Тэгэхээр татврын суурь өөр байдлаар өргөдөх нь эсвэл татврын хувь хэмжээг нэмэгдүүлэх арга хэмжээ авах гэсэн.